Тэрээр анх 1983 онд Монгол улсад ирснээс хойш өнөөдрийг хүртэл 40 гаруй жилийн турш монголчуудын түүх, соёлын өв, нийгэм аж байдлын гэрэл зургийг хальснаа буулгаж нандинан хадгалсаар иржээ. Мөн тэрээр 1990-ад оны сүүлээр Оросын албаны улс, холбооны бүгд найрамдах Герман улс, Дайн зэрэг улсуудад хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлын өвийн үнэт бүтээлүүдийг эрен сурвалжилж гэрэл зургийг нь авч байжээ. Японы Aichi мужийн Микава мужид 1945 онд төрсөн мэргэжлийн гэрэл зурагчин Сугияма Тэрюзон Японы Пен клубын гишүүн агаад 1983 оноос өнөө хүртэл Монголын түүх, соёлын өвийн гэрэл зургийг авч цомог хэвлүүлгийн зэрэгцээ судлаач эрдэмтдтэй хамтран үзэсгэлэн зохион байгуулж ирсэн билээ. Тэрээр Монголын түүх, соёлын өвийн сэдвээр гэрэл зургийн олон цомгууд хэвлүүлсэн бөгөөд тухайлбал Монгол зураг, Монголын гоёл чимэглэлийн урлаг, Монголын уран баримл, Монгол малчид, Чингис хаан ба тал нутгийн рекорд, Монголын нууц эрдэнэс, Монголын шашны урлаг, Монголын орчин үеийн урлагийн уран зураг, Улаанбаатар 1983 зэрэг үзэсгэлэн гаргаж байсан. Мөн тэрээр дараах сэдвээр гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулсан байна. Үүнд Монголын буддын соёл малчид, Монголын тал нутаг буддын урлаг, дэлхийд түгсэн Монгол соёлын өвөд Улаанбаатар хот 1983-аас 2016 гэх мэт Монголын түүх, соёлын өвийн гэрэл зургийг сан бүрдүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр Гавьяаг нь үнэлэн Японы иргэн гэрэл зурагчин Сугияма Тэрюзог 2007 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гац зодонгоор шагнажээ. Сугияма Тэрюзон Монгол улсын түүх, соёлын өвийг судлах, сурталчлах, мөнгөжүүлэх үлсэд 40 гаруй жил хичээнгүйлэн зүтгэсэн эрхэм бөгөөд Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор буюу 2022 онд өөрийн уран бүтээлийн өвсөн архива Монгол улсын соёлын яамд хүлээлгэн өгсөн билээ. За өнөөдөр би одоо миний 80 насалсан амьдрал донд миний хамгийн амьдралын маань аз жаргалтай өдрийн нэг байлаа. Тэгэхээр үнэхээр та бүхэн надад ийм хүндэтгэл үзүүлсэнд би маш их баяртай байна. Та бүхний энэ сайхан сэтгэл хайрыг бодоход миний одоо нулимс маань өөр ирэхгүй гарах гээд байна. Маш их баярлж байна. За би анх Монгол улсын тухай ямар ч мэдлэггүй ирсэн. За тэгээд мөнх өгтөрөнгөрийн орон маш их өргөн тал нутагтай орно л гэж бодож байсан. Гэтэл тэрнээс гадна бас Монгол зөндөө олон сайхан байсан. Олон соёлын одоо өвүүд байсан. Олон мянган жилийн түүх байсан гэдгийг би өөрийн биеэр ирээд тэр соёл түүх соёлын дурсгалуудтай танилцаад мэдэж авсан. Тэгээд тийм болохоор энэ сайхан малчтын мөнх өгтөрөнгөрийн оронд ийм сайхан соёлын өвүүд байдгийн чинь энэ бүгдийнх нь гоо үзэсгэлэн бүтсэн түүх. За тэгээд энэ хүмүүсийнх нь аж амьдрал, үзэл бодол энэ бүгдийг одоо гэрэл зурагтаа буулгаж гэрэл зургийн хэлээр илэрхийлье гэж бодоод энэ зургуудыг 40 жил авч ирсэн юм аа.